Сайн байцгаана уу? Монголизм тип тарот бүгдээрээ тавтай морилно уу? Ингээд энэ удаагийн чөлөө дуршлагын сэдэв маань та бүхний маань сахиусан тэнгэр хорвоо ертөнцөөс ирж байгаа энэ зууны бэлэг юу байх вэ гэдэг уншлага хийж байна. Тэгэхээр бүгдээрээ ямар бэлэг ирэхээ мэдэж аваад за тухайн бэлгийг хүлээж авахд яах хэрэгтэй зөвлөгөөгөө хүлээж авъя. За мэдээж та бүхнийгээ 3 бүлэгт хуваасан байгаа. За 3 группээсээ та бүхэн сонголтоо хийгээд уншлагаа үзээрэй. За 1-р группийнхэн маань болохоор за хөдрүүдэд хараа сонгож болно. За эсвэл 1 2 3 гэсэн тоогоо бодоод за аль эсвэл 1-р группийнхэн маань цэнхэр өнгөтэй, 2-р группийнхэн маань энэ ногоон өнгө гэж явж байгаа шүү. Ногоон өнгөтэй, 3-р группийнхэн маань ягаан өнгө байгаа. Ингээд сонголтоо зөв хийхэд нь амжилт хүсье. Ингээд 1-р группийнхэн маань цэнхэр өнгийг сонгосон байх учиртай. Тэгэхээр ингээд цэнхэр өнгийг сонгосон 1-р группийнхэн маань энэ зуны танд өгж байгаа бэлэг бол ерөөсөө л маш гоё юм. Логик сэтгэлгээ, оюун ухааны маш том тэлэлт хийх. Бусдадаа одоо өөрийгөө маш сайн илэрхийлэх, ойлгуулж чадах. За хэл яриа, харилцаа холбоон дээр бол маш том амжилтыг авчрах. Мөн алсын харааг одоо маш их тэлсэн ийм одоо зуны сарууд байх нэ. Энэ бүгдэд тань одоо хорвоо ертөнц болон сахиусан тэнгэрүүд бол одоо таны арыг тааж, таныг тэтгэж одоо алсын харааг сайжруулах, мэлмийн хүртийг танд тэтгэж өгөх нэ. Энэ бол таны энэ зуны бэлэг байх нэ. За жаахан задлаад хэлгээд бол за маш гоё юм. Шудраг байдал, маш их юм хамгаалагдсан шудраг хүмүүстэй уулзах, за хорвоо ертөнцийн өөрөө танд бол гоё шудраг хандах ийм байралтай харагдаж байна. За тэгээд бусадтай маш гоё юм нийтж байсан байх. За мөн дээрэс нь логик сэтгэлгээ сайтай, одоо юм ухаалаг, алсын хараатай хүнтэй бас манай синглчүүд маань уулзрах бас боломжтой харагдаж байна. За ерөөхдөө болохоор манай 1-р группийг сонгосон ихэнх хүмүүс маань ерөөхдөө маш их юм айцтай ийм одоо сөрөг зүйл дээр төвлөрсөн ч юм уу, эсвэл одоо маш их юм сөрөг бодолтой ийм аз жаргалгүй, маш стресс, депресстэй, энэ оюун ухааны их ажил хийдэг ч юм уу ийм байдалтай харагдаж байна. Тэгэхээр энэ байдал нь бол шууд одоо тавирах, арилах одоо бүрэн боломжтой харагдаж байна. За найс нөхдөд гоё олох юм байна, ганцаар талаасаа салах юм байна. Синглчүүд маань одоо маш ухаалаг одоо хүнтэй уулзрах бүрэн боломжтой харагдаж байна. За маш гоё нийтж байж, нийгэмшиж, харилцаа холбоогоо тэлсэн, за сэтгэл ханаж маш гоё сайжирсан ийм байх одоо бэлгийг танд барьж байна. За нөгөө талаараа бас нэг бэлэг нь аз завшаан гэсэн бэлэг гарч ирж байна. За энэ маань болохоор ерөөхдөө одоо амьдрал дээр бид нар хариуцлага алдах ч юм уу тийм үе тохиодог. Тэгэхээр танд ямар нэгэн хариуцлага алдах тийм үе гарах юм бол хорвоо ертөнцөөс танд нэг боломжийг олгож байгаа тийм аз завшааныг танд өгөх нэ. За нөгөө төвөр болохоор альва одоо асуудалт ч юм уу орооцолдуулахгүйгээр одоо таныг аврах ч юм уу тийм бэлэг бас үлээж байна. Тэгээ бас таныг маш их стратеги сайтай, логик сэтгэлгээ сайтай, авахалж самбаа сайтай байхад танд бүрэн туслаж, дэмжиж одоо түшиж өгч байна. Тэгээ та бүхэндээ баяр хүргэе. За энэ гоё оюун ухааны маш гоё том бэлгийг хүлээж авахын тулд юу хийх ёстой вэ гэхээр за сэтгэл зүгээ гоё хөгжүүлэх ёстой юм байна. За тэгэхээр ийм сэтгэл зүгээ гоё байлгах, эерэг байлгах, за хөгжүүлэх дээр яаж анхаарах вэ гэхээр за сэтгэл зүйн гоё нийтлэлүүд унших, эерэг зүйл дээр төвлөрөх. За ингээд агаар салхинд гарч ин нартайгаа харилцах, устайгаа харилцах, амьтад шувуудтай их харилцах. Байгальтай их ойрхон байгаад өгөөч гэж байна. За тэгээд мөн одоо сэтгэл зүйтэй холбоотой юм подкаст ч юм уу гоё нийтлэл унших, сургалтанд суух иймэрхүү зүйлс байж болно. За нөгөө төвөр болохоор жаахан манай 1-р группийнхэн маань ийм гэртээ байх гад байдаг ч юм уу, эсвэл гэртээ байгаа хүмүүс их байх шиг харагдаж байна. Жаахан ийм бадан суурьтай жаахан ийм хөдөлгөөн муутай, жаахан идэвхгүй
чадахгүй эсвэл одоо нэг газараасаа нэг гарах боломжгүй ч юм уу тий гэртээ хүүхдээ хараад байж идэг ч юм уу эсвэл одоо гэр ажил гээд ийш тийшээ нэг гарахгүй ч юм уу тийм байдалтай харагдаж байна. Тэгэхээр ерөөсөө таны гэрээсээ гоё гараад өгөө ийш тийшээгээ гоё яваад уулзалт, цугларалт, үдшилтээг одоо ивент үйл ажиллагаануудад гоё идэвхтэй оролцоод өгөө гэж байна. За тэр ивент уулзалт цугларалтанд гоё идэвхтэй оролцсноор та харилцаагаа тэлнэ. Та энэ тентхийн зүйлд одоо гоё идэвхтэй ийш тийшээ явж одоо бадхан суурьтай хүмүүс байгаа ш. Тэгэхээр нөгөө хий гэдэг чанараа одоо илүү сайжруулж идэвхтэй байж одоо хөдөлгөөнтэй байж альва зүйлд идэвхтэйгээр ингэж оролцож ийш тийшээ гүйж ингэж харилцаа холбоогоо тэлснээр одоо танд маш гоё юм авахар самбаатай тийм сэргэлэн за ухаалаг алсын хараатай ийм хүнтэй синглчүүд маань уулзах боломжтой юм байна. За ажил төрөл эрхэлдэг хүмүүс маань бол өөрийнхөө одоо бизнес хамтрагч, түншүүд болон хөрөнгө оруулагчид за тэгээд ерөөхдөө бол ажлын одоо нэтворкинг бол өөрөө сайжруулах тэлэх ийм бүрэн боломжтой харагдаж байна. Ганцаардж байгаа soulmate-тэй уулзаагүй, найз нөхдөггүй байгаа хүмүүс маань бол маш гоё одоо найз нөхдөд гоё олсон ийм байхаар харагдаж байна. Тэгэхээр ингээд та бүхэн маань бол гоё хурал цугларалт ивентүүд ийш тийшээ гоё гараад өгөө, гоё хий чанараа гоё аривдуулаад тэгээд жаахан идэвхтэй байгаад өгөө гэж шүү. За манайхаа. За тэгээд цэнхэр өнгө маань бол өөрөө хоолой хүрдний өнгө. Тэгэхээр та бүхэн бол хоолой хүрд болон за энэ одоо мэлмийн хүрдний өнгө байж болно. Тэгэхээр ерөөхдөө ажил төрөл өөрийгөө ярьж хэлэх одоо өөрийгөө илэрхийлэх бусдад ойлголцох тэр чадвар чинь энэ 3 сар бол сайн байхтай нь хорвоо ертөнцид тусалж өгч байгаа юм байна. Мөн алсын хараатай байх таныг одоо зөв замаа сонгох зөв чиглэл рүү явах тэр их гоё алсын харааг бол бас тэтгэж өгч байгаа юм байна шүү. Энэ бас нэг бэлэг байна. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Ингээд 2 дугаар группийнхан маань уншлагатай тавтай морилно. За 2 дугаар группийнхан бол ийм ногоон өнгийг сонгосон байх учиртай. Тэгэхээр за энэ зуны бэлэг нь бол за нэг ясны одоо удам дамжиж ирсэн за ямар нэгэн эд зүйл за эсвэл удам дамжсан одоо эрх мэдэл ч юм уу тийм зүйлийг бол тань дээр одоо дамжиж ирэхээр байна. За тэгээд аливаа зүйлийг та одоо өв залгамжилж авах ч юм уу. За тэгээ ерөөхдөө болохоор юм санхүү хөрөнгө одоо санхүүгийн тийм бат бөх юм суурийг бол та тавьж чадах нэ. За санхүү хөрөнгө мөнгөн дээр бол одоо маш гоё юм бат бөх байх эсвэл одоо тогтмол цалинтай ажилд орох найдвартай цалингаа өгдөг газар ажилд орох ч юм уу. Аль эсвэл одоо таны бизнес одоо амжилттай явж одоо тогтмол орлоготой болох ч юм уу ийм байдлуудаар ийм байдал харагдж байна. За нөгөө төгөр болохоор бас их сошиалор юм хийдэг одоо YouTube channel хөтэлдэг ч юм уу. За аль эсвэл одоо лайв хийдэг. За Facebook пэйж группүүд одоо хөтэлдэг. Ийм хүмүүс маань бол илүү гоё одоо магтаал сайшаалд ингэж умбах. За шагнал авах. За ялалт аливаа одоо ажил хэрэг тэмцээн уралдаанд ингээл ялалтыг та бол одоо авчрах нь таны одоо нэр хүнд алтар нэр их өсгөх нь. За тэгээд сошиал дэмжигчүүд их болох нь. За тэгээ маш их аливаа зүйл сонгогдох ч одоо сонгуул болох ч магадгүй одоо сонгуульд ямар нэгэн нэр дэвшиж байгаа хүмүүс ч байж болно. За ялалт бол авчрах нэ. За тэгээд ажил төрөл эрхэлж байгаа хүмүүс бол гоё улирлын одоо шилдэг ажилтан болох ч юм уу ямар нэгэн байдлаар шагнал авах, урамшуул авах. Ийм бэлгүүд ирж байна. За нэг ясны ерөөдөө бас нэг талаараа болохоор өөртөө маш сайн дүн шинжилгээ хийж чадах нь за өөрийгөө маш их өөрлөгөө өнгийсэн дотгошоогоо одоо өнгийсэн гүнзгий одоо гүн одоо сэтгэл зүрхөөгөө өнгийсэн өөрийгөө маш сайн одоо нээсэн ойлгосон ийм байдлууд ирэх нэ. Тэгэхээр ийм гоё бэлгүүд ирж байна.
За энэ бэлгүүдийг хүлээж авахын тулд та аливаа зүйлийг одоо задал шинжлэх, ялгаж салгах, таних тэр чадвараа сайжруулах хэрэгтэй байна. Тэгээд ийм тууштай байх, төвчээртэй байгаад өгөөрэй. Төвчээртэй, тууштай байдлыг эрхэмлээд ялгаж салгах, одоо таних, задлан шинжлэх, одоо аливаа зүйлийг бол ажиглах, таних тэр чадвараа сайжруулад өгөөрэй гэдгийг зөвлөж байна. За нөгөө төгөр болохоор ногоон өнгө бол таныг зүрхэн хүртээ гоё төвчүүлээд өгөөрэй. Бусдыг гоё хайрлсан, өөрийгөө гоё хайрлсан, гоё зүрхийн юм задгай нээлттэй байлгаж өгсөн, хайрыг хүлээж авч чаддаг, буцаага гаргаж чаддаг тий. Зүрхэн хүртээ гоё төвчүүлээд өгөөрэй. Ногоон өнгийн гоё одоо подволк майк тий, цамц, зээжвч тий. Иймэрхүү зүйлийг өмсөх, за ногоон өнгийн эд зүйл, хүнс бас хэрэглэх. За бүх төрлийн байцаанууд ээж болно, нарийн ногоонууд ээж болно тий. Ногоон өнгийн зүйл идэж уух. За ногоон өнгийн хувцас хэрэглэх. Энэ байдлаар бол бас зүрхүүртээ бол сайжруулж болно. За тэгээд бас өөртөө бэлэг авч өгөх, өрөөлт бэлэг авч өгөх байдлаараас зүрхийг байрлуулж болно шүү. За тийм мөн шар өнгө бас орж ирж байна. Тэгэхээр ингээд наран сүлжээ хүрд бол энэ дээр доош хараа бууцсан байгаа зөвлөгөөн дээр тэгэхээр ингээд наран сүлжээ хүрдээ бас гоё төвчүүлээд өгөөрэй. Шар өнгийн эд зүйл гоё хэрэглээд шар одоо нартайгаа ойрхон байж нарнаас эрчим энерги авах тий, нарны мөрөөл сайн хийх. Ходоод гидс дээр одоо бас өвдөлт зовир иймэрхүү зүйл байвал үүнийг бас эмчлээд тий эдгээгээд өгөөрэй. За ингэж одоо эрүүл мэнд физик бие ч гэсэн тий арчилж авч явснаар одоо энергийн түвшин ч гэсэн энэ гоё бэлгүүд бол орж ирэхэд ингээд бэлэн байна шүү гэдгийг хэлмээр байна. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Ингээд 3 дахь группийнхан маань уншлагатаа тавтай морилно. Тэгэхээр та бүхэн маань ягаан өнгийг сонгосон байх учиртай. Тэгэхээр Hanged Man гарсан, Judgment, King of Wands гарсан. Тэгэхээр за ерөөхдөө бол энэ хоёрын хувьд бол та бүхний ирэх одоо энэ зуны улирлын маань бэлэг бол ерөөсөө тэр чигээрээ сүнсний твшил, сүнсний сэрэл тахны, таны харах өнцөгт хэлний, таны бодож сансан, харж байсан зүйл яг харсан шиг чинь биш гэдгийг та мэдрэх болно. Өдийг хүртэл бодож ирсэн зүйлстэй бодсон шиг биш вэ тийм ээ гэдгийг та мэдрэх болно. Та одоо шинээр ахин төрөх мэттэй тийм гоё одоо ахин төрж байгаа мэт тийм гоё шинэлэг, тийм мэдрэмж, тийм эрч хүчийг, тийм эрчмийг та одоо мэдрэх болно. За тэгээд сахиусан тэнгэрүүдээс бол танд маш гоё өршөөл тий тийм зүйлийг өгөх нь байна. За дотоод дуу хоолой, дотоод дуудлагаа бол та сонсож чадах нь байна. Энэ хорвоод одоо тий яах гэж төрсөн, тий ямар зорилготой төрсөн юм гэдэг энэ зүйлийн одоо эхний шатны хариултыг бол та олж авах нэ. Тэгэхээр ерөөхдөө бол ийм бэлэг ирэх нь. За энэ бол үнэхээр сүнсний түвшин бол өсөх одоо маш том алхам. За нөгөө талаараа 3D амьдрал ертөнцийн дээр бол маш гоё юм эрч хүч өндөртэй, хүсэл одоо эрмэлзэл маш их юм бадрангуй өндөртэй ийм байхаар байна. За нөгөө талаараа удирдах албан тушаалт одоо тушаал ахих ч юм уу тий. За эсвэл удирдах албан тушаал хашдаг тийм эрч хүчтэй одоо бардам одоо ийм хүсэл тэмүүлэхтэй ийм хүнтэй одоо синглчүүд маань уулзрах ийм байдлууд бол харагдаж байна. За ингээд энэ бэлгүүдээ хүлээж авахын тулд та нэгдүгээрт танд юу ч тохиолдсон энэ бүх зүйлс бол одоо зөв зүйлээ, бүх зүйлс одоо сайн байна гэдэгт итгээрэй. Бүх зүйлс сайн байгаа, бүх зүйлс сайн сайхан болох болно гэдэгт итгээрэй гэж. За хоёр дахь зөвлөгөө нь бол ид шидэд итгээд өгөө. Маш гоё юм. Ид шидийн зүйлүүд маш их байдаг юм аа. Тэр зүйл одоо таны гарт байдаг юм аа. Та одоо өөрийнхөө гараар, оюун ухаанаар тий мэдлэгээрээ, туршлагаараа бүхэл зүйлээр бол маш гоё юм. Одоо амьдралын
амьдралынхаа зургийг та өөрөө зурдаг гэх юм уу? Тийм зүйл итгээрэй. Тэрнээс биш одоо ингээ хувь тавилан гэж байдаг. Би хувь тавилангийн зургаар л явж гин гэдэг зүйлд биш. Хувь тавилангаа та өөрөө зурж байгаа. Өөрөө одоо манифест хийж байгаа гэдэг зүйлд бол итгээд өгөөрэй. Тэгээд маш гоё юм өөртөө итгэж өөрөө маш гоё юм энергийн одоо хувьсал хийж сөрөг энергийг эерэг болгож энергийн хувиргалтаар за амьдралдаа энергийг хувиргаж тэр энергийнхаа хувиргалтаар одоо хувиргалтыг одоо ашиглаад өгөөч гэдэг ийм зөвлөгөө өгч байна. За тэгээд ягаан өнгө гарсан. Ягаан өнгө сонгосон. Тэгэхээр энд ягаан хүрд байна. Энд бас одоо чирнэл ягаан хүрд байна. Тэгэхээр нэг ясны бол таны титэм хүрд бол энэ зуны туршид нээгдэх нь байна. Титэм хүрд нээгдснээр бол одоо ерөөхдөө дотоод дуудлага болон одоо таны одоо дээрээс ирж байгаа тэр дуудлага, тэр өршөөл, тэр шүүлт, тэр бүх зүйлийг бол мэдрэх нэ гэдгийг илтгэж байгаа юм болов уу гэж би бол тайлж байна. Тэгэхээр маш сүнслэг байна. 3 дугаар бүлгийнхэн маань. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа.